Сайн байцгаана уу? Сола байна. За ингээд өнөөдрийнхөө бичлэгээр би та нартай өөр дээрээ тулгарсан нэг одоо асуудал гэх юм уу? Булчингийн асуудал байгаа. Тэрийг ингээд хуваалцъя гэж бодож байна. Тэгээд ямар арга хэмжээ авч байгаа вэ гэдгээ бас давхар хуваалцаад бичлэг хий гэж бодлоо. Би дөнгөж сая гэртээ йога хийчээд ингээд улаа бутраад арзаагаа сууж байна. Тэгээ яг ингээд бие халдсан байгаа дээр энэ өөртөө хэрэгжүүлж байгаа юмаа бас ингээ бичлэгээ хийгээд авъя гэж бодоод ингээ бичлэгээ хийж байна. За юуны талаар вэ гэхээр миний баруун өгзөг одоо цав жоохон юм зүүн талаасаа өөр. Тэгээд тэрийг би яаж мэдсэн бэ гэхээр йог хийж эхэлснээс хойш миний энэ баруун талын цавны энэ сонголт гэх юм уу нээлт ингээд зүүнээ бодвол айгу хатуу байсан. Тэгээд би анхандаа болохоор энийг миний цавны энэ яс юм сони юм байна гэж бодоод идэв байсан. Тэгээ ингээ йог хийгээлсэн. За хизэнээс гайгүй болох юм бол доо гэл ингээл хийгээд идэв байсан. Ерөөсөө ингээд яг одоо сонголт нь сайжрахгүй гэх юм уу яг тэр хатуу байдал нь ингээд хിവэрэ байгаад байсан. Тэгтээ би энийг ясны хязгаарлалт бас байж магадгүй. Гэхдээ сүүлийн үед би юу анзаарсан бэ гэхлээр миний баруун өгзөг илүү томроод байгаа. Одоо зүүн өгзөгнөөс хэмжээнээрээ том гэсэн үг. Тэгээд энд одоо нэг учир байна гэж бодоод жоохон судлаад ингэсэн чинь миний баруун талын өгзөгний булчин айгүй хатуу, сунгалт муутай гэсэн үг. Зүүн талын айгүй тавируу. Тэгээ би тэрийгээ яаж мэддэг вэ гэхлээр одоо ингээд хөлийн ховрлыг нийлүүлээд Бадда Конасана гэдэг байдал хийхээр зүүн тал ингээ унчиж байгаа. Тэгээ баруун тал болохоор жоохон өндөр энэ тийм. За тэгээд бас энэ хөлөө цавиндаа ойртуулад ингээ суухаар энэ талын хөл болохоор өвдөг нь ингээ төвөггүй газар хүрчдэг. За тэгтэл зүүн тал маань өндрөөр ингээ байж идэг. Тэгээд энийг яг түлхүүл доошоо буун жоохон өвдөн. Гэхдээ ер нь бол яг ингээд өөрөөр нь ингээд байхаар юм дээрээ гэсэн үг. Тэгээ энэ болохоор за ясны одоо энэ хязгаарлалтаасаа гадна булчин маань хитрхий чанга ингээд сунгалт муутай байд юм байна гэдгээ би сүүлийн үед бас олж мэдсэн. Яаж олж мэдсэн бэ гэхлээр би массажинд явсан. Массажист маань намайг ингээд хоёр хөлийн маань тэр Таиланд массаж л та. Тэгээ Таиланд массаж ингээд нөгөө хөдөлгөөд ингээд хийдэж штэ. Тэгсэн чи энэ баруун талын чинь өгзөгний булчин чанга байна гэд хэлсэн. Тэгээд тэрэндээ тааруулсан сунгалт энэ төр ийм тасгал за өөрөө гэртээ бас байнга хийж болох тэр суллах ийм арга юу вэ гэж бодоод би хайсан. Зарим нэг аргуудыг олсон болохоор энэ бичлэгээрээ та бүхэнд хуваалцъя гэж бодож байна. Өгзөгний булчингийн талаар би ингээд судлаад явж байхад нэг зүйлийг олж мэдсэн. Өгзөгний булчин яг бидний энэ мөр дал энэ хүзүү хавийн булчинтай адилхан хуйн хурдаг онцлогтой. Тэг би ингээд бодоод исэн чи миний энэ баруун талын өгзөг хуйн хураад байгаа юм бэлээ. Хуйн хөөрцөн ч юм уу ингээд хуйн хурсан газар ингээд ер нь бол том болоод ингээд жоохон хөөцдөг штэ. Яг тэрнтэй адилхан миний баруун талын өгзөг ингээд том байгаа. За энэ дасгалуудыг нуруу нь өвдсөн байгаа хүн, жирэмсэн хүн, за тэгээд эмчээс одоо ямар нэгэн хөдөлгөөний хязгаарлалт гэсэн заавар авсан байгаа хүмүүс маань битгий хийгээрэй. Бусдаар бол ямар ч хүн хийх боломжтой дасгалууд байгаа шүү. За ингээд бүгдээрээ өгзөгнийхөө хуйнг арилгацгаая. За өгзөгнийхөө булчинг суллах одоо тэр хуйнгийн суллах 3 арга байгаа. Энийг та бүхэндээ би хуваалцъя. Milfew гэдэг point гэ байдаг. Milfew гэдэг нь болохоор ийм 3 ширхэг юм булчин. Өгзөгний юм булчин ингээд 3 булчин ингээд давхарцсан ийм өгзөгний хэсгийг хэлнэ. За дараагийн маш чухал хэсэг бол бидний ууц байгаа. За ууц гэдэг нь энэ хэсэг байгаа. Ийм гурвалжин хэлбэртэй ясыг хэлдэг ууц гэдэг нь. Ууц маань ямар онцлогтой вэ гэхээр тархинаас
доошоо нуруу нугасаар дамжаад тэгээ биеийн доод хэсгийн мэдрэлийн том судлууд одоо энэгээр ингэж дамжиж доошоо буудаг. Тэгэхээр энэ ууц бас ингээд нөгөө массаж энтер хийх юм уу ийлэх энтер тохиолдолд хүнийг айгүйх тайвшруулдаг, ургал мэдрэлийн тогтолцоог тэнцвэржүүлж өгдөг юм онцлогтой шүү. Гурав дахь нь болохоор ахар сүл хавийг массажлж өгнө. Нуруунаас доошоо яваад энэ нурууны ясны энэ хамгийн доор байгаа энэ ингээд жоохон махигаад орсон байгаа энэ ахар сүлээ массажлж өгнө. Эхний удаад бүгдээрээ өгцгөн дээр 3 булчин давхарлсан хэсгээ туллах массажийг өөрсдөө хийцгээе. За гараа бэлхүүсэндээ тавиа, эргийн уруугаа бэлхүүсэндээ тавиад хуруунуудаа доош нь өгцгөнийхон дээд хэсэгт тавиад хуруугаараа булчин цугларсан хэсгээ массажлж өгнө. Өөртөө химээр байгаа тоогоороо хийгээд амьсгалтайгаа хамт хийгээд яваарай. Амьсгалаа төгчгүйгээр амьсгалаа аваад гаргаад хийнэ. За дараагийн дасгал маань хажуугаараа хэвтээд хөлөө өвдгөөр нугаллаа. За тэгээд өвдгөө нугалсан чигээр нь дээшээгээ босгоод доош нь буулгаад амьсгалтайгаа хамт хийнэ. Энэ үедээ мөн өгцөгний хэсгийнхаа булчинд анхаарлаа хандуулад яг тэр хэсэгт массаж болж өгч гинүү гэдгээ мэдрээд хийхийг хичээгээрэй. За хэрв танд тенсний бөмбөг байгаа бол өгцөгнийхөө яг хажуу талын хэсэгт тавиад за түн дээрээ өөрөө биеэ хөдөлгөөд өгцгөндөө массаж хийж өгнө гэсэн үг. Энэ үедээ мөн адил амьсгалаа төгчгүйгээр амьсгалаа аваад амьсгалаа гаргаад хийгээрэй. За хэрвээ яг энийг хийж яхад өгцгөнд маш их одоо эвгүй тухгүй мэдрэмж төрж ивэл та яг цэгээ олсон байна гэсэн үг шүү. За дараа нь бөмбөгөө ташааныхаа яг доод хэсэгт бас нэг ингээд дарахаар юм цэг шиг газар мэдрэгдэн тэндээ хийгээд амьсгалаа аваад амьсгалаа гаргаад дарж хэвтэн гэсэн үг. За саяныхаа дасгалуудыг зүүн талдаа муу адил давтаж хийнэ. За дараагийнх маань сонголт байгаа. Зүүн өвдгөө нуглаад за шагаагаа баруун өвдгөнийхөө дээр нь авчираа тавилаа. Баруун өвдгөө дээш нь нуглаад за баруун өвдгөө бие рүүгээ шахаж өглөө. Хөлнийхөө доогуур гараа гарган за баруун шилбэ бариад ингээд өөрлөгөө амьсгалаа аваад амьсгалаа гаргаад баг багаар өвдгөө өөрлөгөө ойртуулна гэсэн үг. Амьсгалтайгаа хийхийг хичээгээрэй. За энэ үед зүүн талын өгцгөн сонголт ирж байгаа. Өөрөө хиймээр байгаа хугацаагаараа хийгээрэй. За нөгөө талдаа дасглаа тавтан хийгээрэй. За дараагийн дасгал маань зүүн өвдгөө нуглаад биеийн баруун тал руу эргүүлнэ. За гараа
даллаад царайгаа зүүн тал руугаа харуулад хэвтэн. За энэ үед нуруу болон өгцгний хэсгээр сонголт ирнэ. За нөгөө талд муу адил хийгээрэй. Бүх дасгалыг хийж байхдаа амьсгалаа төгчгүй амьсгалаа аваад гаргаад хийхийг хичээгээрэй. Ууцаа суллах массажийг өөрсдөө хийцгээе. За ууцаа тавируулаад массаж хийх нь даардаг хүмүүс одоо хурдан ингээд хүрдэг хүмүүс байдаг шүү дээ. Тэр хүмүүс маш сайн үр дүнтэй. Тэгээд эмэгтэйчүүдэд бас үр дүнтэй цээх шүү. За дээшээ харж хөвтөд өвдгөө нуглана. За хоёр өвдгөө цээжнийхаа өмнө авчираад гараараа баярлаа. За тэгээ баруунаасаа зүүн гэд эргүүлээд ууцныхаа гурвалжин хэсгийг бүгдөөр ингээд шатланд хүргээд массажлж өгнө. За өөртөө хэмээр байгаа тоогоороо хийгээд нөгөө тал руугаа дахин давтан эргүүлээрэй. За хөлөө буцаагаад шалан дээрээ буулгаад өвдгөө нуглана. За эндээсээ өгцгөө бага зэрэг дээш нь өргөөд доош нь шал руугаа ууцаа сул хайж өгнө. За энэ үед хүчтэй унгаахгүйгээр аль болох болгоомжтой унгаахыг хичээгээрэй. За дараагийнх нь болохоор өгцгөө дахиад нэлээд дээш нь өргөөд тэндээсээ ууцаа шал руу сул тавьж өгнө, унгааж өгнө гэсэн үг. За эндээсээ өвдгөө хоёулын барьж агаад гаднаас нь дотгошоо эргүүлж өгнө. За энэ үедээ ууцаа шаландаа хүргээд хийхийг хичээгээрэй. За 5 удаа хийгээрэй. Гаднаас нь дотгошин хийгээрэй. За одоо хамгийн сүүлд нь ахар сүүлийг суллаж өгөх, массаж хийх аргыг хуваалцъя. Ахар сүүлэнд ингээд ахар сүүлээр дамжаад юм хамгийн нарийнхан ширхтэй мэдрэлүүд ингээд гүйж идэг болохоор одоо энэ ахар сүүлнээс дээшээгээ тархилуу явж байгаа судлууд бас их байдаг болохоор энэ массажийг хийх нүүр жижигсээд хаван буух за тэгээ мөр далны хуян бас ингээд суллаж өгдөг үр дүнтэй гэсэн шүү. За ингээд хамт хийцгээе. За ийм гар нүрийн алчуурыг бөөрөнд хийлээд тэгээд өгцгнийхөө доор хийгээд өгцгнийхөө хооронд хавчна гэсэн үг. Гараа биелүүгөө ойртуулад нуруугаа ингээд цих. За эндээс амьсгалаа аваад амьсгалаа гаргахтаа ахар сүүлээ бөөрөнд хийлээд хойш нь хөвтүүлж өгнө гэсэн үг. Амьсгалаа авлаа. Гаргалаа. 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 За бидний өгцөгний хуян хуурснаар ямар одоо сөрөг нөлөөтэй вэ гэхлээр за орчин үеийн хүмүүс маань сүүлийн үед ингээд хөдөлгөөнгүү те ширээний аар суугаад ингээд хөдөлгөөнгүү удаан суудаг болсон онцлогтой тэрнээсээ болоод ингээд өгцөгнийх нь булчин нь чангарахтай хит удаан ингээд суугаад хөдөлгөөнгүү суугаар өгцөгнийх нь хуян ингээд хурдаг гэж байна. За тэгэнгүүт нурууны өвчин бэлэх хүснээс доотх нь булчин энэ төр сөрөг нөлөөтэй байдаг. За тэгээд дээшээгээ одоо бидний энэ өгцөг хаваар за ууцтай төрөний ахар сүүлээр ингээд дамжаад бидний маш чухал мэдрэлийн судлууд ингээд гүйж идэг болохоор эднэрт ингээд сөрөг нөлөөтэй байд юм байна. Тийм болохоор бүгдээрээ хамтдаа өгцөгнийхөө хуянг тогтмол боломжтой үедээ ингээд хуянг өөрсдөө тарааж байгаарэ.
За ингээд бүгдээрэнд нь эрүүл аз жаргал хамгийн сайн сайхан бүхний хүсэн энэ бичлэг та бүхэн таалагдвал лайк үлдээгээд комент бичээрэй. Тэгээ хэрэгтэй хүнд нь цаашаа шеэрлээрэй. Манай сувгийг subscribe дараарай. За ингээд дараагийнхаа бичлэгээр уулзъя баяртай.